За Австри онцтой их сонирхолтой санагдаж байна. Ер нь иддэггүй. Яагаад ч иддэггүй. Угаасаа бүгдээрээ юм гэсэн тийм. Тий. За энийг манай найзууд үзвэл гайхах байхаа. Тэгээд попкорн шиг байна. За чи хэдэг вэ? 8. Би 5. Би угаасаа яг иддэггүй тэгэл 5. Хэлбэрийг өөрчилсөн байна. Хүмүүс амар дургүй байдаг те. Ахаа. Өнөөдөр хамгийн гоё амттай юм бэ. Яа тийм үү. 10 юм уу? 7 оноо. Дараагийн амтсан амар сонирхолтой. Энэ үү TikTok-оор одлоо лөө. Амар олон ширхттэй юм. Яагаад манаа? Энэ бүр яг кордон цаа шиг. Доторх Дотор нэг амар хэсэглэн юм байна те. тэр нь амар гоё. Цуг уусаад гоё болж байна. Энэ нөгөө нэг хайлтаг цаас иддэг байсан шүү дээ жоохондоо. Нэг юм хайлтаг цаас шиг ирсэн шүү дээ. Тийм. Яг тэр нь шигтэй илүү авдаг. Нэг үзэн үзэхтэй байдаг байсан шүү дээ. 9 оноо. Австри үндэсний хувцсны чихэр юм уу? За одоо чихрэн ямар авдаг юм бэ? Энэ бол угаасаа нэг төсөөл байгаад байгаа юм. Энэ хүн өөрөө ш. Тэр хоёр хүн өөрсдөө. Үндэсний ундааных нь амттай үлзэн чихэр юм байна. Өөртөөх нь уудаг ундааны амттай 6 оноо тоо. би 8 оноо. Австри амт гэж бас өөрөө шүү. За. Хайнаар амт нь 3 2 Үнээр сонирхол татчихаад дээ. Ийм гоё биш хаа. Надад бол энэ зурагнаасаа жоохон өөр өмнөх бичлэгний тэр макарон шиг хөөр хийвэр трама. за юм биш. Өнөр мөр гоё байна. Хоба пиццагийн карамельтэй зармиг гэдэг чинь өөртөө хийдэг зармигтай нь хольж идүүлсэтэй гоё юм. 9 сарны Бүр 11 оноо өмнө. ёо. Одоо хөөр байна шүү. Та нар өмнөх бичлэгийг үзсэн ба. Их өөр байна. Нээр өөрчлөлт тий. Өмнөх бичлэгний хамгийн түрүүнд амссан юм амар муухай амтайсан болохоор За би черитийг нь авлаа. Нөлөөс гарлаа. 10-аас 7. шүдэнд наалдаад хэцүү байсан. 6 оноо болов. Вау. Энэ төрлийг нь ерөөсөө идэж байгаагүй. Нэг дубай шоколадтай бараг адилхан дөө. Шууд ингэж урсчдаг. За. Амар гоё юм тий. Та нар энийг авмаар байгаа бол good price аа шүү. 9 оноо. 8. Юу рулет. Вау. Сахар ихтэй. 10-аас 5 оноо. Би 4 оноо. Та бүхний мэдэх тоффигийн коконуттай зүгэл. За тэр бас тоффи бид амар дуртай. Ялгаж иддэг шүү. Нүлийн дотор чи хейслнаттай л үү? Тийм. Ийм биш. Одоо таалагдсангүй. Надад бол энгийнээсээ илүү зөөлхөн санагдаж байна. 4. 7. За амсъя. Миний яаж задлнаа. Дэдэшлүүл тийм ээ. За гар хөлөө угаасан шүү. Угаасан шүү. Бүр яг далайн чулуу шиг. Жижигэн болгоцсон болохоор энгийн махнаас илүү сонирхолтой. 10-аас 8 оноо. 3 оноо. Шал эсрэгөөтэй. За хамгийн сүүлд хамгийн сонирхолтойгоо хадгалж илаа. Энэ одоо шиг хэм Таттай мó. За ийм цэг хэрэм гараад ирлээ шүү. нэг яаж идэх вэ бол Яна ийм байдаг юм уу? Цэнхэр хилдээл болох юм шиг байна да. Ийм гоё юмнууд авчирсан найзтайгаа баярлаа. Энд бас бол манай нэг найз суух ёстой. харин тийм ээ. Тийм болохоор бас энэ бохноосоо амсуулъя гэж бодлоо. Хүслээ амсаарай. Хэдэн оноо өгмөрөө. За дараа нь хэлээрэй за. 1 2 3 Одоо бохшиг болж байна шүү дээ. Инглиш харагдаж байгаа юм шиг санагдаж байна. Хэдэн оноо хин? 7. 8. Сая эцэмнүүдээс бол бүр муухай амттай юмнууд байсангүй. Өнөөдөр далимнуулаад 2-2 бичлэг хийчлээ. Дараа нь ямар бичлэг үзмээр байгаагаа комент хэсэгт бичээрэй. Намайг дагаарай, лайк дараарай. Таалагдвал таалагдахгүй бол Энэ бол миний хувьд хамгийн бэст байгаа. минийх ч гэсэн монголчуудаа энийг оруулж ирээч. За миний хамгийн үүдэлтэй болохоор тэр Harry Potter.
жоохон таалагдаагүй. Австрийн хүмүүсийнх нь уудаг ундааны амтдайсан болохоор гоёсэн. Өнөөдрийн бичлэгтээ хамт байсан баярлалаа. Баяртай. Дараагийн бичлэгээр уулзъя.